Конусын суурийн тойрогт 3 урттай тал бүхий квадрат багтжээ гэж байна. Одоо бүгд конусоос урахаас өмнө тойргоо зураад үзье. Конусын суурийн тойрог маань за ингэж харагдлаа гэж бодох юм бол энэ дотор яасан бэ? 3 урттай тал бүхий квадрат өгсөн гэж байгаа хгүй, квадрат өгсөн. За 3 хэмжлээ. За гол нь энд нь ингээд диагонал татах юм бол энэ бол тэгшүнцгийн диагонал тий. Тэгэхээр биш квадратын диагонал. Энд нь 90 градус байгаа учраас энэ диагонал маань юутай давхцна гэсэн үг үү? Диаметртэйгээ давхцна. Диаметртэйгээ давхцна. Тэгэхээр тойргийн төв бол яг энд байгаа гэсэн үг. Энэ голд нь байгаа. За яг энийг би ингээд А, Б, С, Д гэх юм бол АЦ-ийн уртыг ажиллах вэ? Язгуурын дор 3-ын квадрат дээр нэмэх нь 3-ын квадрат. Хэд болох вэ? 3 язгуурын дор 2 бол. АЦ-ийн урт 3 язгуур дор 3 юм бол радиус нь хэдлэх вэ? За ийм бол ойлгомжтой тий. За ерөнхийдөө бол эхний өгүүлбэрээс бид нэр ийм л мэдээллийг авчиж болж байгаа. Радиус нь юу вэ? Ийм байна гэдгийг мэдээд авчлаа. За одоо бодлогоо юугаар нь зуръя? Хөтөлбөр дээр нь зуръя. Нэг юм конус байгаа. Манай нөгөө тойрогч ингэ байж байгаа гэсэн үг шүү дээ. Энэ дотор юу байгаа вэ? А, Б, С гэсэн квадрат багтсан байгаа. За ингээд хөтөлбөр дээр зурж байгаа учраас нэг иймэрхүү байгаа гэж төсөөлөе л дээ. За ийм квадрат багтсан байж байгаа. За бидний тэмдэглэснээр бол энд А, энд Б, энд нь С, энд нь юу вэ? Д байгаа. За тэгсэн чинь квадратын нэг тал баа гэж байгаа байхгүй юу? Нэг тал. За аль нь ч байж болно. Гэхдээ би энийг нэгэ тэмдэглэж зурхаж байгаа хэвтэйг богч байсан. Энэ тал тэгэнгүүтээ конусын юу вэ? Оройг дайрсан гэж байгаа байхгүй юу? Конусын оройг чинь дээдлэлт байгаа юм хэлээд байна шүү дээ. Эднийг дайрсан огтлол татна. За тэр огтлоо би цэгрээ зурх юм бол энийг дайрсан юм байна. Энийг дайрна. Бас юу вэ? Энийг дайрна гэсэн үг байхгүй юу? Ийм гурвалжин үснэ. Энэ гурвалжин нь яасан гэнэ үү? Зөв гурвалжин байсан гэж. За. ДЦ-ийн урт хэдлээ 3-ыг анхнаасаа өгсөн байсан тийм үү? Тэгээ 100 гурвалжин гэж байгаа юм чинь энэ ч ихсэн бас юу 3 болно. Тэгээ цаатлах ч гэсэндээ бас юу 3 болно. За одоо тэгээ бид нэр конусын эзлэхүүнээ олно. За конусын эзлэхүүн гэдэг бол 3-ны 1-ийг үржих нь суурийн талбай тий? Үржих нь өндөр. За 3-ны 1-ийг үржих нь суурийн талбай гэдэг нь өөрөө юу гэсэн үг гэхээр P-ийг үржих нь юу юм? Радиусын квадрат. Тэгээ үржих нь H. За бид нэр суурийн радиусаа ч мэдэхгүй байгаа юм байна. Суурийн радиусаа мэддэг болсон шүү дээ. Хаана вэ? Энэ байна тийм үү? Одоо өндөрөө олох хэрэгтэй юм байна. За өндөрөө олохын тулд бүгд ингэ заяа. Яг квадратын төвийг бид нэр А гэж тэмдэглэсэн байгаа шүү дээ. Нуртлын зурган дээр А гэж тэмдэглэсэн байна. За энийг нээсгэж ОС-ийн уртыг олох хэрэгтэй. За ОС-ийн уртыг олохын тулд бид нар яах вэ гэхээр за аль нь ч байсан болно. За S, C, O гэдэг гурвалжнаа энд зурч. Хавтаа дээр зурч. S, O, C. Энд O байгаа юм байна. Энд S байгаа юм байна. Энд юу вэ? C байгаа юм байна. Өндөр гэж байгаа учраас энд 90 градус байх гэдэг нь ойлгомжтой тийм. Бид нэр SC-ийн уртыг мэдж байгаа юу? Хэд вүлээ? 3. ОЦ-ийн уртыг мэдж байгаа юу? Мэдж байгаа. 3 язгуур дор 2, хуваах нь 2. Ингээ олцсон байгаа ш тийм үү? За одоо бид нэр SO-гийн уртыг олохын тулд яах вэ? Пифагорын теорем бичиж чинь язгуурын дор 3-ын квадратаас хасах нь энэний квадрат. За бичиж 3 язгуур дор 2-ыг хуваах нь 2-ын квадрат. За мэдээж 3-ын квадрат 9 болно. Хасах нь за энд бичгээр юу болж байна вэ? 9-ийг хуваах нь 2 гэж гарч ирэх юм байна. 9-ийг хуваах нь 2 ерхий өргөхлөөр бас 9-ийг хуваах нь 2 нь гарч байна тийм үү? Ийм боллоо. За эндээс чинь юу болох вэ гэхээр 3-ыг хуваах нь язгуур дор 2 болно. За энийг чааш нь бид нэр 2-ны 3 язгуур дор 3 гэж бичиж болно. Яг радиустай адилхан бодож байгаа юм шүү дээ.
Энд 2 2. Би дуусах чинь. Энд нь 2-ын тоог. Яг радиустай адилхан юм гарч иж байгаа юм тий. За одоо тэгэл энийг авчиад эндээ орлуулчихна. За тэг энэс чааш хүллийг нь өөртөө игээд дуусгачих.